Одоо энэ машинууд ингэж явж байгаад өөрсдөө нь бензин дуусчихвал шууд шалах гаргаад өрдөг бай. Үгүй шүү дээ. Энэ одоо бензин нэмээд байгаа юм уу хасаад байгаа юм уу? За компани аяллаа нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ дугаараар бид хоёр сүүлийн үед олон анхаарал татаад байгаа шатхууны асуудлаар хийсэн. Анх удаа дотооддоо хийсэн энэ дугаараа бид нэр алс бүглүү газар за Бата замын цаана амьдран сууж байгаа хүмүүст шатхуун хэрхэн үрдэг, за мөн шатхууны үн юу нь яаж бүрэлдээд байгааг харуулахыг зорилоо. Манайд Орос нефть компаниас шатхуун нийлүүлж ирдэг. Шатхуун нийлүүлж ирээд манай дээр вагонц дээр нь тавигдаад гайлын байцаагч хөндлөнгийн эксперт агуулгын эрхлэх шатхууны нэрв лаборант Зевс карате харуул гэсэн 7 хүний бүрэлдэхүүнээр бид нэр хэмжилтээг гүйцэтгэдэг байгаа. За манай аялал бол Эрдэнэтээс эхэлсэн. За орхон нефть хангамжийн агуулгын эрхлэх сая ямар олон хариуцлагатай албан тушаалтнууд цуг байлцаж энэ Оросоос ирсэн нефтийг Лацломбыг нь хөнддөг тухай ярьлаа. За ингэж хөндж гаргачингуудаа янз бүрийн хэмжилтүүд хийн. Хөндийн хувийн жин хэмжээ гэтэргээд уртууг нь янз бүрийн багж ашиглалт юм байлээ. За энэ лабораторид бол харин бензинийхээ чанар, хатуулаг, бас нарийн ширийн юмнуудыг хэмжинэ. За ийм нарийн ажиллагааны дараа бол яг агуулга руугаа бензинээ оруулаад агуулгаасаа машинд авчиж юм да. Тэгээд тэрнээсээ хөдөө орон нутг руу явуулдаг ийм үндсэн үйл ажиллагаатай байх нэ. Манай одоо компани бол үнэхээр одоо Монгол улсын аль хэцүү хүнд ер нь машин хөрөхөд боломжгүй ийм газрууд бол хүрэгдгээр бас одоо ийм одоо нийгмийн хариуцлагатай компани гэж болгодгоо. За энэ орхон нефть хангамжийн салбар бол Хөвсгөл Аранга Эрдэнэт Сэлэнгийн одоо нийт 53 шатхуун түгээх станцыг шатхуунаар ангаад тэг өдөр тутмын үйл ажиллагааг нь менежж авч явдаг байх нэ. Ингээхийн тулд энэ салбарт нэг 130 гаруй хүн ажилладаг. За сүүлийн тоног төхөөрөмжөөр хангагдсан маш том салбар. Тийм одоо тэгэхээр чин 6 вагоныг одоо нэгэн зэрэг буулгах. За тэгээд 8 цистернд нэгэн зэрэг ачих гэхээр ч одоо ямар хуу хүчин чадалтай нь ойлгогдож байна. За ингээ манай аялал бол хамгийн хүнд хэцүү зам буюу Хөвсгөл рүү ханх сум руу явж байгаа. Эхлээд мөрөнгөөр дарих учиртай. За ингээ өтөр явлаа. За баярлалаа. Бараг эргээд харалтах байх та. За Та ер нь яг жолоо өрөөд хэдэн жил болж байна? Би одоо яг жолоо өрөөд 18 жил болж байна да. Холын тээвэрт ингээд ганцаараа олон цаг явна. Кабинда дуулж болох тийм байна уу? Гэхдээ дуулахгүй ингэж байх та тэгээд нормал хөрсөө цагаан дуу аялал явнаа. өдөрт ер нь та ойролцоогоор хэр хол явж байна? Хэдэн километр? Нормал 300 км-ийн нормтой. Тэгээд хурд нь ер нь хэд байх вэ? Тэгээд 60 км цагаар явна гэж. За ингээд нар мандтлаа, сайхан манхайтал мандлаа. Нар манхайтал мандна гэж ярьдаг лөө. Сар манхайтал гэдэг үү? Сар дүнхийтэл манддаг байхгүй. Түрүү өглөө бууга цаахан өглөөний цаа уусан машиныхаа гадаа. Гэтэ арайч цасмасаар нүрээ угаатлаа юм ороогүй. Тий, ойролцоогоор нэг 10 градус байна. Тэгээд бит хоёр бол нэг 40 градус байгаа юм шиг даарж байгаа. Сүртэй идэх байхгүй. Телевизээр гарахад жүжиглж байгаа гэж. Тий, жүжиглж байгаа. За хотлоо яг жихэндээ нэг 21 градус байгаа хаа. Машин бол 15 градус зааж. Амар хайрт юм байна. Чи гарч чи гарч. За ингээ 25 градус орчим үүдэн байна. Гэхдээ чигтэй газар болохоор амар хайрт юм байна. 35 орчим юм шиг мэдэгдэж байна. Тэгээ шүлжигөө явсан болохоор ядраад нэг 45 орчим градусын үүднийг мэдэрч байна. Тэгээд
өглөөний цаа уусан чинь 40 болтолтой жоохон буурчаа явж байна да. За Петроус бол маш хүнд хэцүү цаг уур байгалийн бартуудаа нөхцөл бензин хөргөд юм байна. Тэгэд энэ өвөл бол их хүйтэн байд юм байна Монголын өвөл. За Эрдэнэтээс хөдөлсөн манай аялал Хөвсгөл аймагт ирчгээд байна. За эндээс бол бид хоёр ханх сумыг зорих учраас бид хоёр унаагаа юулж байна. Энд бол лацламбуудыг хөндөж одоо өндлөнгийн хүмүүс харж агаад ачдаг. За буцаагаад лацтаж томбдоод тэгээ явуулна. За тэгээ ханх манх гэдэг аймаар бартаа саад ихтэй газрууд руу манай цистерн явж чадахгүй. Тэгээ энэ ураал явна. Энэ Ураал бол бас цистерн урддаг машин. Тэгээ манай хуйгаа тэр дээр зогсож чинь одоо ингээд шатхуунаа аваад тэгээд бид гурав нэг баг болоод одоо ингээд гарах гэж байна. Нэг хэдэн цаг явахаар аваа. одоо энэ ойролцоог нь 24 цаг. Гэтэ замын байдлаас шалтгаалсан. Замын байдлаас шалтгаалсан сунж болдог гэж. Зам хайхтар бол бүр ямар саадгүй явуул нэг 24 цаг явчих. Мөрөнгөөс гарсан хоёр аялагч маань ингээд хатгалыг зорж байгаа. Хатгалаар дайраад тэгээ нуураад хойроод ханх ордог байгаа. Авраг том урааландаа суучсан. Тэр нь анх удаа урааланд сууж үзэж шүү. За ингэж явсаар хагаад хатгал дээр очисон чинь шууд мөсний хоёр дээр бууцсан. За энэ ч одоо тийм юмнаас яаж уцах вэ? За энэ мөсний хоёр бол монголчуудын өвлийн аялал жуулчлал зориулсан хамгийн том баяр гэж үздэг. За энэ дээр жуулчид тэгээ монголчууд ер нь айгүй олон хүн оролцдог том баяр болд юм л шүү ер нь. Нутгийнхаа өөрсдөө их идэвхтэй оролцсон. За энд бол чаргатай морины уралдаан, тишүүрчид, нохой чарга, за энэ цаатангуу цаа бугаа авчирсан гэдэг ингээд ер нь бол үзэж харах юм ихтэй тийм өргөн дэлгэр баяр болдог. За бит хоёрын сууж байгаа чарга бол ийм чарганы уралдаанд айргийн тавд орсон чарган дээр сууж үтсэн. Туршлагатай сайхан чарга чинь. За тэгээд чарга дуусаад өөрсдөө бүгсэн чарга гэдэг чаргаар оролдож байгаа байж. За тэгээд ер нь бол хаа байгаа баярын гол гоё юм ингээ хоол. За 100 хөдөөл шорлог иддэг бол энэ мөсөн дээр шорлог идэх бас сайхан. Ингээд ураалан суусан чинь багадаа нэг зээл 130-ын кабинд суугаа явж ирснээс ханаад. Энэ мод унлаач зам дээр ийм болоод удаж гин үү? Миний мэдхэлд 10 ажил болж. Энэ мод уу? Юу ч гэсэн хэдүүлэг яз өгч чиг. За одоо даваач ихтэй тийм. Нөгөө хэрдэг даваа яа. Тийм. Одоо энэ хамгийн огцсон энэ. Аа. Одоо моста татчих жаана. Сэ. Зогсож татахгүй болохгүй. Одоо моста татчихар зэрэг 6 дугаар зургуулаа юу? Тий, ер нь уртлын хоёр галцуу юм гэсэн. Дорчлаа. За манай үцгэлэнд Хөвсгөл нуур. Нэр яг альпин нуур шиг юм тий. Энэ нэг овоо шүү. За ханх сум иргэдэг бензинээр хангахын тулд Хөвсгөл нуурын зүүн эргийг дагсан ураал машинтайгаа Петроусын жолоочтой цуг явж байна. Энэ зам бол борсхын даваа гэдэг. За тэр даваа нь одоо их цээрэ машин гардггүй ингэж хөрөө шиг хөрөөдөж гардаг тийм даваа байсан. Наад нийтдээ сард хэдэн километр явдаг лээ? Сард нэг 5-6 маань. 5-6 маань. Баяр маяр хамаагүй. Чиний нэгэнд хүртэл. Яа. Шаардлагатай. 12 сарын 31-нд явж ирсэн үү? Явжсэн жилээр явж ирсэн. Дулаахан байгаа ч тээ. Галтай ч гоё юм бэ. Галтай ч гоё юм бэ. Гал дулаахан байна. Та нар ч хамгийн дулаан үед нь явлаа. Хамгийн дулаахан уу? Тий. Өдөрхээр чангууд 40-45. 40-50 тийм хэмээн үүдэн ч одоо дөрвөл явна. Явна шүү. Хаад. Янз бүр. Янз байгаа ч тээ. Ойр тийм гоё. Хайсан цог идэг юм шиг. Одоо бүр зам мам хэцүү үед бол хонж өмч төр яваа. 7 хоног маань юм шүү дээ. Хатгалаас гараад 7 хоног хонжсэн тэр юу вэ? Хамгийн олон хонж 14 он 7 хонож байна.
Борсохын цааталт 2 он. Яагаад? Цаас их ороод шуураад Явахгүй болчих юм байна. Метр харин. Айл майл байхгүй. Айл байхгүй 50-д хондч. Ганцаараа. Ингээ хоолой. Ганцаараа жоо хүнтэй жоо. Нөгөө цагаан өөртөө шавар суугаад 14 онд юм аа. Йонксэн дээрээ шууд гიშгээд гар. Гიშгээр. Йонкстой чацуу шавар байгаа юм. Цөмрөө доошгоо. Цөмрөө доошгоо. Йонксэн дээрээ гიშгч хөлөөрөө йонкс дээрээ яг газар доор. 2 өдөр өгч. 2 шил. Урал сунд гэсэн чинь ламдгаа шаваа тий. Ухаж ухаж чинь лайтай нүх гарах юм шүү дээ. Нөө одоо над руу яваа. Авчи хүн доосоо. Ядруу тай. Нэг явж ядарлаа гэж хаашаа ичмэрч юм шиг одоо ингэ. Ядраагаа царайлаад хамгийн гоё ах шиг энэ л байна. Хоол идэх дандаа сайхан байдаг. Бомба мартгүй. Юм бодчих. Байгаль хамгаалалтаа дараа. Ядраад бүр яваад гацчих шүү. Юу ямар ядраа вэ? Одоо манай аялын онцлог юм да ингээд идж байгаа суугаад идэг. За ингээд цаашаа бид нэр хөлсөө нэг үдэлж унталчаад ханх сумаа зорио явж байгаа. За ханх сумын төвийн яг наахантай ийм гоё тайгад амьдэрдэг ийм айлд ирсэн. Алчайл. Одоо өдөөний айлууд ер нь машин хэрэггүй айл гэж бол байхгүй. Одоо ер нь хаурдж байгаа шүү. Тийм малаа хүртэл мотоциклаар аваад тийм. Одоо метроос бензин авчихгүй бол яах юм? Тэгвэл одоо хоошоо гарах юм уу? Нэг хэсгэл хатгал руу ирж авах гэдэг тийм. Эсвэл хойшоо гараад. Бас нэлээд чирэгдэлтэй болох юм да тийм. Одоо ихэр чи хатгал үргэлж одоо хэдэн км юм бэ? Хатгал руу одоо үйл далайн хөлтөд бол 80 гаруй. 80 гаруй юм. 70 гаруй явах тийм. 100-20 Дундаа 110 гаруй. 10 сард нэг бензин тасрахад тэр ч одоо 2500 3000 хүрсэн баг. Би л 2500 таа байх матчаас. Ийм хүнд гэрх замыг туулж очдог хоёгаа жолооч юм байхгүй бол ханх сумын олон малчид бензин тосгүй амьдрал нь зогсдог. За манай хоёгаа нар ч гэсэн цөөдөггүй Петровст. За аялын эхний хэсэг Хүсгэл аймгаас үлдсэн аял маань өндөрлөж байна. За ингээд ой тайг, цас, мүс, хоёгаа жолооч манай орхон салбарынхан маань ингээд түр баяртай. Манай аялын дараагийн хэсэг эх орны зүүн хязгаар Дорнод аймгаас эхэлнэ. Ер нь мэдээ салхитай байна. Дорнодод ирсэн Чаваас отд байна. Одоо ингээд цаашаага бензин аваад орон нутг руу явна. Холын алдагдсан сумууд байна. Гэтэ яг бид нэр Дашуулбар сум руу явах энэ чиглэлийг илүүтэй сонирхоод тэгээс байж байна. Яагаад гэвэл Дашуулбар сум цул манай Бурятууд байгаа. Бурятууд яаж ажил төрдгийг бас хармаар санагдаад. Одоо ингээд явлаа Петровсийнхаа юун дээрээс сэтэрнтэйгээ уулзсан, жолооч нартайгаа танилцсан. Тэгээд яаж ажилтгийг энэ бол хамгийн том агуулга байгаа. Манай зүүн бүсийн. За өнөөдөр бол вагон байхгүй. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа явагдана. Шатууны ачилт хийгдэнэ. Тийм учраас өөрөө өөрсдийнхөө хөлөөсөн үүргийг мөрдөж байгаа аюулгүй ажиллагааныхаа дөрвөн горыг журмынхаа дагуу ажиллана. За Дорнодын аялал маань шинэ Дорнод зүүн бүсийн нийтийн агуулга дээр үргэлжилж байна. За аливаа үйлдвэрийн бүсэд орохын тулд заавал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд суух ёстой. За тэр ёсоор биднээс энд суусан. За эндхийн ажилчид маань хүртэл өглөө болгон хийдэг уламжлалтай. Манай агуулга бол 5 төрлийн А80, А92, А95, дизелийн түвш, евро дизелийн түвш гэсэн ийм 5 нэр төрлийн шатхуун хадгалах 11200 м3-ийн шатхуун хадгалах савтай. За энэ агуулга бол 1941 онд байгуулах загварлага. За нэр нь бол Шинэ Дорнод гэж нэртэй. 2014 онд уг агуулгыг орчин үеийн
тодогдох хөрөмжөөр шинжилж шинээр барьсан байгаа. За одоо зүүн бүсийн 21 станцыг нефтийн бүтээгдэхүүнээр хангадаг тийм агуулга байна. Манай Дорнотой аймгийн хувьд бол бас манай зүүн Монгол улсын зүүн хязгаарын аймаг мөн одоо Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улстай хэлсэн хэлийн бомбуудаар одоо энэ нь бол Эрээн цавын бомб, Хавиргын бомб, Аршаантын бомб гэсэн одоо бомбуудаар бол хэлсэн байгаа. Мөн Дорнотой аймаг манаас газар тариалгын бүс нутаг. Тийм ч учраас манай компани зүгээс Монгол улсынхаа ирээдүйн хөгжилд бас хувь нэмэр оруулах зүгээс одоо 2014 онд шинэ Дорнотой агуулгыг одоо чанарын хяналтын иж бүрэн лабораторитой ашиглалтанд оруулсан байна. Одоо жишээлбэл манай хамгийн хол сум 360 км орчимд байгаа Сөмбөр сумын хажууд мөн Ялт баг гэж байдаг. Тэр баг бол нэг 300-аад хүн амтай. Хэдий хаслагдсан Ялт багийн багт ч гэсэн одоо шатхан түүгээ станцаа ажиллуулж одоо ашигын гэхээсээ илүүтэйгээр одоо нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд бол манай компани шатхан түүх станцууд бол ажиллаж ирсэн. За Дорнодод байгаа шиг ийм том агуулгууд бол Петроус компанид улс орны өнцөг улам бүрт байгаа. Үүгээрээ дамжуулан улсын нөөцийн тодорхой хэсгийг бүрдүүлэн нөөцлж идэг Петроус компани бас нэгэн том хариуцлага юм. Эндээс манай багийнхан бас нэгэн цистернтэйгээ цуг сумд руу шатхан үргэх аялалд цуг гарах байгаа. Энэ удаа бол Дашбалуур сумыг сонгож авсан. Говь тал хэрийн сум байна. Бид хоёр хөвсгөлд уулархах газраар явж исэн бол одоо энэ тал Дорнодын талаар тавих нэ Петроусын машинтай. Зэрэгс ирээд Петроус компанид орсон. Нэр тангамжийн бааз гэж явахд ороод одоо хүртэл ажиллаад шатхан дөрөв жолоочоор ажиллаж байна. Тасралтгүй 26 жил ажиллаа. Одоо 100 жил бид чинь тэгэл ганц тэрэг зүтгүүлнэ. Дам цаатна нөгөө газар маа шатхан тасарна. Тэгээд тэрийг хөрөж өгөх шин тэгэл асал бахархалтай заа. Шатхууны машин ирсэн гэж шатхуунаа буулгаад тэрийг застай жил чинь тэгээд ганцаараа гарна зам гаргаад явна. Араас хувийн болон албаны машин бүгд дагалдаад явна. Сайхан сайхан. Дөрөн бахарх зүйл чинь одоо тэгээд Петроус гэх энэ том компани Монголын ганц компани шүү дээ. Энд дэм жолоочоор ороод одоо 26 жил гэж хамт олонтой зарга ажилласан. Бахарж явдаг юм аа. За энэ Адиасүр ах бол байгууллагын одоо 6 удааг авраг болж исэн. За тэгээ онц тээвэрчин ослоггүй манлай жолооч хүн авдаг бүх юмыг авсан. За тэгээ холын тээврийн жолооч нар ерөн сайхан юм да. Нүд алдам талаар хэдэн цаг давхлаа. Тэгсээр байгаад Буряд айл баяр цогт ахында ирсэн. Эднийх бол тэмээнээс бусдмал малдаг, аймгийн авраг малчин, морь уйдаг, аймаг сумаас олон айраг түр авсан. Ийм сайхан айл байлаа. Энэ сум бол одоо Буряд сум тий? 95% Буряд. Ийм хуантай. Буряд хүмүүс ажилласаг. Сайхан банчтай шүлэгдсэн дээ. Одоо миний өөрөө кови гэх юм уу да морин дуртай хүн да одоо. Аймаг улс руу морь уйжсэн үү? Уралдуулж ирсэн үү? Аймаг ганц нэг явсан улсд явж байгаа. Аймаг руу морин мал хоёртой идэг болсон одоо ингээд заалгалтаад. Ингээд тахсэл энэ давалгаар тахсэл дардын ашиглалтан болоод амьдраад явж байна. Танаа гадаа ч нэг машин нэг моцикл хоёр байна тий. Тий. Ичгүн тэгтэй тех юу тех трактор. Трактор. За. Бензинээс сумаасаа авчдаг уу? Сумаас авах. Ахуйт хоёр танаа сум руу бензин авч явж байна. За. Одоо очиж буулгана. Танах хэдний хонь байгаа юм чи? Энэ суураараа нэг 1200 гаруй хонь ямаа байгаа да. За. Одоо энд хэд? Энэ төлөж байгаа энэ одоо төлж байгаа хонь. Тий, төлсөн хонь нь энэ 300 гаруй хонь 110-аад ямаа байгаа. За баяр цогт ахында хуучилж идэж ууж хагас өдрийг өнгөрөөгөөд сумын төвөө зорлоо. Аяллаа зорилго болох сумын төвийн колонкод шатхуун үйлчлэгж өгнө. За мөн лацломбыг нарийн шалгаж бензин хүлээж авдаг. Хүлээж авахаас өмнө мөн нарийн шинжилгээ хийх юм бэлээ. Ингээл энэ колонкоос эцсийн эргэлэгчд болох одоо машинтай моциклтай хүмүүс замынхан, аяллынхан ингээ банкад үргэж эхэлнэ дээ. За сумын төв ингээд нэгэнт орсон тул сумын засаг даргатай уулзахаар зорилоо. Эдний сум бол бас нэг ямаараа их өнгөрдөг. Энэ нь бол эдний сумын залуучууд хоцорон газар сурж ирчээд буцаж
сумдаа ирж ажиллах нь илүү илбэг болсон гэж. Тэрнээс гадна эдний сумынхны бас нэг гоё зүйл нь энэ их юм хээрийн нүцгэн тал газар гэхэд маш их модтой. За тэрний уламжлал бол 1960-аад оноос ихтэй. Ер нь их ажилсаг сум те. Бүрээд очив те. За манай Дашвар сум 1925 онд үүсгэн байгуулагдсан. Нийт одоо 3300 хүнтэй. За нийт хүн амын маань одоо 95% буряд одоо ястан гэж. За сумын хэмжээнд яг бидэнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 660 орчим байна. Зэн дээр суудлын автомашин, ачааных, цаа мотоцикл байна. За суудлын автомашин 160 орчим байна. Портер, бонго, майти гэдэг сүүлийн одоо ачааны машинууд нь 200 орой. За мөн дээрээс нь трактор байна. Одоо бага урын жижиг тракторууд малчтай хэрэгцээ байна. Аймагтаа бол тээврийн хэрэгслээрээ одоо ихний хойшлоо явж байгаа. Тэгээд танаас сумд ч одоо Шатхуун хаанаас ирж байна? За манайх Доронт аймгийн нефт хангамжийн баазаас за нэг Петроосоос ер нь Шатхуун авч байгаа. Манайч 24 цагийн үйлчлэгээтэй одоо ийм колонктой Шатхуун төвөг станцтай. Сарда 50-аас 60 тонн байна. 50-аас 60 тонн. Аймгаас бол сард 3 удаа хангалт ирж байгаа. Тэгэхээр бид бол нөгөө онцгой байдлаа аюулгүй талаасаа энэ байнгын нефтийнхээ нөөцийг сомормддог бас бичиж. Энэ зөврийн гамшиг ослог гарсан үед нефт дууссан байвал яах вэ гээл. Тэгээд талаа байнгын хадгалаатай юм байж тодорхой нөөцтэй байдаг. За танд их баярлалаа. Сайхан хүлээж авсанд. За сайн явцгаараа таны ажилдаа гэсэн. За баярлалаа. За манай зөв хязгаарт хийсэн ажилсаг бүрээд зунаар хийсэн аялал манд дуслаа. Дараагийн аялал чи үлээ. За ингээд ер нь бензин Шатхуун ямар замаар орж ирээд яаж агуулгууд руугаа хүрээд байгааг сонирхох шалтгаан үүсч таарна. Ингээ бид хэд улсынхаа аяллыг зорьлоо. За аяллаа 3 дахь хэсэг Сэлэн аймгийн Тавтын боомт буюу одоо галт тэргээр орж ирж байгаа бүх юм шалгалт энд ордог юм хилийн зэргийн бааз төрсөн байна. За ингээ цаана ерөөсөө Орсын хил байгаа. Наа нь бол манай хилийн зэргийн дугаар заставынхан маань ийхүү албан үүргээ гүйцэтгэж байж байгаа. Монгол улсын хойд хил дээр ирсэн байна. Хилийн ийм шалган нэвтрүүлэх застав гэдэг байна. Тэгээд анх удаага ирж байна. Тэгээд анх удаагаас хилийн баг нь тэр юм хум сая үзлээ. Яг цэргийнхаа нарийн тоомог хэлж өгөхгүй байна. Тэгээд зэргийнхаа тоомог бас хэлсэнгүй. Гэтэ яг нөгөө зөндөл асуулаад ингэ нэмэр өгсөн. Тий, тэгээд зөндөл олон гоё вагонууд наашаа гарч байгаа. Тэгээд манай Петросын вагон одоо ингэ ирж байгаа хүлээж байна. За манай ангийнхан маань бол их гоё хүлээж авсан. Сайхан цэргийн хоол унд чидлээ. Ер нь бол орчин тойронтой танилцлаа. Хилийн багнаа очиж үзлээ дээ бас. За энэ бол нэлээд тусгай нарийн мэрэгжил сурсан нохой. За энэ нохойны үнц нь бол дийлдэхгүй тий. Тэгээ Оросд энэ хард амиг хэлрүүлэх чиглэлээр нарийн мэрэгжил эзэмшсэн дипломтой нохой. Нэлээд дээд боловсралтай. За энэ бомтор бол өдөрт өөрсдийнхөө тусгай цагаар бол нэлээд олон вагон нэвтэрч өнгөрдөг юм байлээ. За энэ вагонд бол ачааны болон суудлын бүх төрлийн вагонууд хамрагддаг. За манай боолтын зэргүүд бол ерөнхийдөө гадна талаас нь вагон бүрийг шалгаж хориотой ачаа, бараа эсвэл хард амиг төрөний нохоогоор илрүүлэх барих тийм үйл ажиллагаа явуулаад нэвтрүүлдэг. За бит хоёрын мөрөөр нь яваа бензин болон шатах туслах материалтай вагонууд хүртэл яг энэ бомтоор анх удаага Монгол руу хөл тавьж орж ирнэ. За тэгээд Ангарскт байгаа. За эсвэл тэрний ойролцоо байж байгаа нефтийн үйлдвэрлэгдсэн шатхуунуудыг Монгол улсын өнцөг болон бүрт хүргэх энэ аяныг бол хилийн цэргүүд маань дэмжин аюулгүй баталгаатай Лацломбын хөндөхгүй битүүмжлэлтэй ингэ сайхан нэвтрүүлдэг байна. Энэ бомтор нэвтэрсэн одоо нефтийн бүтээгдэхүүн маань эндээс шууд явсаар байгаа толгой төртөн дээр буудаг. За ингээ манай аяллаа баг хойд хилээсээ урагшаа явлаа. Аяллаа сүүлчийн хэсэг болох толгой төртөө.
За компани аяллаа баг одоо яг толгой дүртөөн дээр ирээд байна. Нөгөө Оросоос орж ирсэн вагонууд яг энэ ч ингээд ирдэг. Тэгээд энд гайлаар шалгуулад тий энэ ч гайлаар орно. Тэгээд ингээд Монгол улсын өнцөг болон бүрлүү тард юм байна. Улаанбаатар хотод байгаа бүх станцууд за төвийн бүсийг Хөвөр хангаа, Төв аймагтай тэр чигт нь бол хангадаг гэсэн үг. Тий мөн одоо шаардлагатай нөөцөө бол манайх энд татаж байршуулад уулуурхай одоо компаниудад бол бас томоохон хэрэглэгчдүүд нийлүүлдэг тий. За мөн улсын нөөцийг бол бас хадгалдаг байна. Тий. Агуулгын маань бол тойроод газ мэдрэгчүүд хүртэл ингээ байрлаж байгаа. Тэгэхээр бол одоо хаана янз бүрийн аваар услын тохиолдолд эсвэл шүүлт гоожл тусалтын үед ч гэх юм уу тэр үед нь шууд мэдээ тохио мэдээллүүд бол хурж ирнэ гэсэн үг тий. Тэгэхээр бол манай нефт бүтээгдэхүүн бол онцгой бүтээгдэхүүн учраас галын аюулгүй байдал бүх одоо нарийн шаардлагуудыг бол хангасан ийм агуулга байна. За одоо харин бит хоёр эндээс шатгууны үн хэрхэн тогтдгийг олж мэднэ. За тий энэ бол одоо манай үзэгчдийн ер нь иргэдийн хамгийн их сонирхдаг сэдв. Шатгууны үн яаж тогтдог вэ? Нефтийн бүтээгдэхүүн бол 4 янзын татвар төлөгддөг. За дизелийн түвшин дээр гэхэд хамгийн эхлээд галын татвар 5% татвар авдаг. Хоёрдугаарт онцгой татвар гээд онцгой татвар бол дизелийн түвшин дээр тонн тутамд 280 мянган төгрөг төлдөг. Албан татвар гэж. Албан татвар нь тонн тутамд 2140 төгрөг төлдөг. За энэ гураасаа нийлүүлээд нөөцийн татвар гэж авнаа. Нөөцийн татвар ингээд энэ 4 татвараас сүүлд нь нэмээд ингээд галын татвар болдог. За нэг вагон дээр ойролцоогоор нэг 60 тонн вагон дээр бол ойролцоогоор нэг 30-аас 32 сая төгрөгийг бол төлдөг. За ингээд галын бүрдүүл тэгээд татвараа төсний дараа бол галын байцаагч бол үйлчлэг шалгалтаа хийдэг. Ласломбо шалгаад ингээд вагон нэг бүрчлэн шалгаад дараа нь хэмжилтийг бол Монгол улсын худалдаа ажилтны танхимын эксперттэй хамтран хэмжилтийг бол хийдэг. За ингээд бол гал зөвшөөрө гэдэг энэ тэмдгээ дарж өгнө. Одоо ингээд татвар ороод ингээд бүх үйлчлэг дараа тий өнөөдөр тэгээд энэний дараа бол одоо бид нар вагон буулгах үйл ажиллагаагаа одоо эхлэх гэж байна. Зөв. Тий. За баярлалаа. За зөвхөн татварч биш өөр олон юм нийлж яж бензин үүнийг өрөлдүүлдэг. Ер нь бол хилгайл тээвэр татвар гэдэг нэмэгдээд явах колонкийн үнээсээ бол давчт юм байлээ. Яг гоо тэр жижиглэнгийн үн байгаа тэгээд үйл ажиллагааны зардал зэрэгс таньжаагаад одоо энэ үнэ тогтоодог байна. За ингээд компанийн гайхамшиг эрэл нэвтрүүлгийн 1 дугаар ийхүү дууслаа. Энэ нэвтрүүлэг маань дотоод аялал байлаа. Дотоод аялал маань гадаад аяллаас дутхгүй бүр илүү ч сонь сайхан ийм сонирхолтой аялал болж өнгөрлөө. Хамт байсанд баярлалаа үзэгчтэй. За нэвтрүүлгээ хийхэд тусалсан Петроус компанид баярлалаа. За дараагийн шоу гоё аяллаар уулзцаая.